Сайн бяцхан хүүхдүүдээ түрүүн сангийн босгодог байна. За өнөөдөр бид хүн байгалийн хичээлээр гэрлийн цацар гэсэн сэдв үзнэ. Одоо хүүхдүүд бүгдээрээ ном дэвтэр шугам харандаага аваад хичээлдээ бэлдээрээ. За бид өнөөдөр гэрлийн цацар гэсэн сэдвээр ямар зорилт дэвшүүлж өгнө вэ гэвэл нэгдүгээр гэрлийн цацрагтай танилцах, гэрэл ойх үзэгдлийн мөн чанар, ойх хуулийг мэдэх, баттгал, дүгнэлт гэсэн энэ зорилт тавьж байна. Зорилттой хүрэх зорилгоо гэрэл орчинд хэрхэн тарах вэ? Түүний хэрэглээтэй танилцсанаа. За одоо хүүхдүүд бүгдээрээ ном дэвтэрээ гаргасан бол наашаа анхаарлаа хандуулаарай. Бүгдээрээ энэ хоёр зураг дээр ярилцъя. Хүүхдүүд та нар нартай өдөр ой модоор зугаалж явахдаа модны завсраар үүссэн гэрлийн цацрагийг харж байсан уу? Жишээлбэл энэ нэгдүгээр зурган дээр байна. Ойд надад амтд явж байна. Цаана юу яж байна? Нарны гэрлээс тоссон үүссэн одоо гэрлийн цацраг харагдаж байна. Та нар ойд зугаалж явахдаа ийм юм харсан уу? Хажуудаа байгаа хүмүүстэйгээ ярилцаарай. За хоёрдугаар зураг дээр өдрийн цагаар үүлний завсраар тосж байгаа нарны цацрагийг харж байсан уу? За бид хэдий ч л нарыг харж байдаг тийм ээ. Тэгвэл үүлний завсраар тосж байгаа нарны цацраг яаж тосч идгийг харсан хүүхдүүд байвал дэвтэртээ тэмдэглээрэй. Бас зургийг зурж чадсан шүү. За тэгвэл бидний өнөөдрийн үзэж байгаа энэ гэрлийн цацраг гэдэг хичээл дээр бид байгалийн гэрэл байгалийн гэрэл гэж юу юм? Яг байгалийн гэрэл гэсэн бэ гэдгийг товч ярилцсан. За байгалийн гэрэл гэдэг нэгдүгээрт нарнаас тусч байгаа гэрэл, хоёрдугаарт ороо үз гараад харахаар одноос чим гэрэл цацарч байгаа, гуравдугаарт сарнаас тусч байгаа гэрэл. Энэ бол байгалийн гэрэл хүүхдүүдээ энэ байгалийн гэрэл. За тэгвэл хоёрдугаарт бас хүний бүтээсэн гэрэл гэж байдаг байна. Гэрэл бол хоёрын зоохон, нэг нь байгалийн гэрэл, нөгөөх нь хүний бүтээсэн гэрэл. Хүний бүтээсэн гэрэлд бол бидний одоо үргэлж хэрэгжилж идэх цахилгаан гэрэл чийдэн байна, лаа байна. Бас гар чийдэн. Янз бүрийн юмнууд байгаа л да. Би зүгээр энэ гурвыг л зөв жишээ болгож авлаа. Энэ бол хүний бүтээсэн гэрэл. За тэгвэл янзын гэрлүүд гэдэг мэдж авлаа. Тэгвэл гэрлийн цацраг гэж юу вэ? За та нар багш нь энэ дэлгэцэн дээр өгсөн байгаа гэрлийн цацраг гэж юу вэ гэдгийг уншаарай. За уншаад гараа. За багш нь уншаад өгье. Өөрөөсөө гэрэл гаргадаг биеийг гэрэл үүсгэгч гэх ба хэмжээ нь жижиг байвал цэгэн гэрэл үүсгэгч гэнэ. Дахиад хэлье. Өөрөөсөө гэрэл гаргадаг биеийг гэрэл үүсгэгч гинэ. Хэмжээ нь жижиг байвал цэгэн гэрэл үүсгэгч гинэ. За гэрэл үүсгэгчээс гарсан гэрлийг замд нь хаалт тавьж гэрлийн багц цацрагийг гаргаж болдог. Хаалт тавьбал гэрлийн багц нь цацрагийн гаргаж авдаг. Үүний маш нарийн цацрагийг гэрлийн цацраг гинэ. Гэрлийн явах чиглэлийг заасан чиглэлтэй хэрчмийг гэрлийн цацраг гэж бас хэлж болно. Дахиад хэлье. Гэрлийн явах чиглэлийг заасан чиглэлтэй хэрчмийг гэрлийн цацраг гэж хэлж болно. За тэгвэл сая бид нэр гэрлийн цацраг гэж юу вэ гэж гэрлээс гарч байгаа
тэр гэрлийн одоо ойлт буюу шудан шугамыг бид нэр гэрлийн цацраг гэсэн бод одоо гэрлийн багц гэж юу вэ гэсэн сэдв рүү орж иж. Гэрлийн багц яагаад багц гэсэн бэ гэхээр нар болон чийдэнгийн гэрлийн тарах замд нарийнхан завсар бүхий хаалтыг тавихад гэрлийн багц цацрагууд үүсч байгааг хэлбэрхан харж болно. Дахиад уншаарай. Нар мөн чийдэнгийн гэрлийн тархах замд нь нарийнхан завсар бүхий хаалтыг тавихад гэрлийн багц цацрагууд үүсдэг байна. Энийг л бид гэрлийн багц гэдэг. Гэрлийн цацраг нь бидний математикийн хичээлдэр үзсэн цацраг гэж нэрлэдэг. Шулуун шугамтай ижил байгааг ажиглаж болно. Тэгвэл багц гэрлийн тарж байгаа хэлбэр дүрсээс нь хамааруулаад тэр багц гэрлийг 3 хувааж ангилдаг байна. Нэгдүгээрт дэлгэмэл, хоёрдугаарт хумигдмал, гуравдугаарт параллель цацраг гэж. Цацрагуудыг дэлгэмэл цацраг, хумигдмал цацраг, параллель цацраг гэж 3 хуваадаг юм байна. За тэгвэл дэлгэмэл цацраг гэдэг нь юу юм бэ? Захын цацрагууд нь бие биенээсээ салж холдоно гинэ. Тусгасан байхад нэг гэрлээс гарч байгаа мөртөө цацрагууд нь холдох тусмаа бие биенээсээ салдаг. Жишээлбэл энэ бол нарны цацраг байж болно. За хоёрдугаар хумигдмал цацраг гэж байдаг. Хумигдмал цацраг гэдэг нь захын тарсан цацрагууд нь бие рүүгээ ойртож нэг цэгт огтлолцохыг хумигдмал цацраг гэдэг юм. Тэгвэл параллель цацраг гэж бас байдаг. Энэ параллель цацраг гэдэг нь захын цацрагууд хоорондоо параллель байдаг. Параллель гэдгийг бид нар математикийн хичээлдэр бас үзсэн. Тэгэхээр зэрэг багц гэрлийг хэдүүлээд 3 хуваадаг юм байна. Дэлгэмэл, хумигдмал, параллель гэж хуваадаг юм байна хүүхдүүдээ. За тэгвэл бид сая гэрлийн цацраг, багц гэрэл яаж таардгийг, багц гэрлийг хэд ангилдаг гэдгийг үзсэн. Одоо тэгвэл гэрэл яаж таарддаг юм бэ гэж. Гэрэл яаж таарддаг байх нь вэ? Энэ 3 зураг дээр ажиглаар хүүхдүүдээ энэ дээр дандаа нарны гэрлийг жишээ авсан байгаа. За гэрэл үүсгэгчээс цацарсан гэрэл орчиндоо шулуун замаар тархна. Гэрэл үүсгэгчээс цацарсан гэрэл орчиндоо шулуун замаар тархна. Гэрлээс тардаг гэвэл шулуун замаар тардаг байх нь. Замд нь саадал байхгүй бол хязгааргүй тархна. Хязгаар байхгүй тархнаа. Энэ дээр харагдчихээн. Уулын орогоос нарны гэрэл цацарч байна. Нэг нь бол мандсан нарнаас гарч байгаа цацрагийг авсан зураг байна. Ингээд уул толгодыг бүрхэж ингээд сайхан хязгааргүй тархаж байд юм байна. За тэгвэл сая бид нар байгалийн гэрлээр тархтыг харсан. Одоо энэ зурган дээр байж байгаа нь бол хүний гараар бүтсэн гэрэл яаж тархдаг юм бэ гэж. Байгалийн гэрэл бол тал тийшээ цацарч байд юм байна. Дэлгэмэл маягаар цацарч байсан бол хүний гараар бүтсэн гэрлийн цацарч байгаа байдал нь байгалийнхаас ондоо байд юм байна. За та нар энэ таазнаас зүйлттэй байгаа 3 гэрлийн цацрагийг хараарай. Мөн тэр гэрлэн дохионы улаан ногоон гэрлээс цацарч байгаа цацрагийг хараарай. Мөн энэ гар чийдэн тусгаад хан дээр гар чийдэн тусгаад энэний цацраг яаж тарж байна вэ гэдгийг сайтар ажиглаарай. За бид өнөөдрийнхөө хичээлээр гэрлийн цацраг гэж юу юм? Багц гэрэл гэж юу юм? Түүнийг яаж ангилд юм бэ гэсэн сэдвээр ярилцаж энэний тухай ойлголттой болсон байгаа. За тэгвэл гэрлийн цацраг гэдэг нь байгалийн гэрэл, хүний гараар бүтээсэн гэрэл хоёроос үүсч идэг цацраг байд юм байна. Тэгээд багц гэрэл гэдэг нь бол
та нарт дээр тайлбарыг хэлсэн байгаа. Яагаад багц гэсэн бэ гэж. Замд нь гэрэл үүсгчээс гарсан гэрлийн замд нөхцөө завсар байрлуулахад үүсэж байгаа цацрагийг л бид нар багц гэрэл гэдэг байгаа шүү дээ. За энэ дундх зурган дээр багц гэрлийн дээлэг мэлэг, параллел, хомигдмал гэсэн 3 дүрсийг харуулсан байгаа. Эндээс та нар аль нь дээлэмэл байх нь вэ? Аль нь параллел байх нь вэ? Аль нь хомигдмал байх нь вэ гэдгийг бас ялгаж дүгнэлт гаргаарай. Наамун тэнд ойсон гэрлийг харуулж байна. Нэг гэрэл дээшээ цацагдахдаа ямар маягаар цацагдж байна вэ? Захын цацрагууд нь яаж байна вэ? Энэ нь бол дэлгэмэл маягаар цацагдсан цацрагийн дүрс харагдаж байна. Ингээд бид нар гэрлийн цацраг нь гэж юу байдгийг, багц гэрэл нь гэж юу байдгийг, багц гэрэл яаж цацрагд юм бэ гэдэг тухай үзсэн. Энийг энэ зурган дээр ажиглаад энэ голын зурган дээр бол ялангуяа ярилцаж өөртөө эндээс дүгнэлт гаргана шүү хүмүүстээ. За энэ өнөөдрийн үзсэн гэрлийн цацраг багц гэрэл гэж юу вэ гэсэн энэ сэдвүүдээс гэрлийн даалгавар өгчээн. Гэрлийн даалгавар хийхдээ сурах бичгийнхээ 18, 19 дугаар хуудсыг уншаарай. Сайтар уншиж шүү хүмүүстээ. Тэгээд 18 дугаар хуудсан дээр байгаа гар жийдэн одон бомб хоёроор хийсэн туршилтыг өөрснөө хийгээд туршаад үзээрэй. Дэвтэртээ энэ гэрлийн цацраг багц гэрлийн тухай ойлгосон зүйлээс санаа аваад зураарай хүмүүстээ. За ингээд хичээл идэвхтэй оролцож анхаарал хандуулсан хүмүүстээ баярлалаа. Баяртай.